За 5 дугаар сарын 31-ний шөнө 25 хүн угаардаж 8 нас орсон ийм харамсалтай хэрэг Улаанбаатар хотод гарсан. Гэтэл энэ түлшнээс болж иргэд амь насаа алдсаар байхад энэ улсын их хурлын гишүүд нийслэлээ сонгогдсон гишүүд эрх баригчид яагаад ганц үг ган хийхгүй байгаа юм бэ? Яагаад энэ талаар огт ярихгүй байгаа? Нэг л их сайхан инээсэн баярлсан хүмүүс. Нийслэлд арчилсан намаас нэг, хүн намаас нэг 38 хүн Монгол Ардын намаас сонгогдсон штэ. Тэгээ бүхэл бүтэн ийм олон хүн нас барчаад байхад мэдээллийг нуунд дарагдуулж байна. Тэнд ярилцлага авъя гэд очихоор зөвшөөрөл авч иж ярилцлага өгнө гэж байна. Онцгой байдлын ерөнхий газраас асуухад ийм би энийг их хурлаар одоо энийг яри гэж хэлэх гэж байгаа. Тогтсорон дарга бид дарга юу хэлэхэд танаар заалгахгүй. Тэгэхээр улсын их хурл энэ асуудлыг яаралтай хэлцээч. Энэ түлшний асуудал агарын бохирдлын дид хороо гэж байна уугүй юу? Байхгүй. Тийм байхгүй шүү. Тэгэхээр энэ асуудлаа яаралтай улсын их хурлаар. За хоёр дахь асуудал би ярих гэж байна. Үнийн өсөлтийн тараад улсын их хурл яаралтай бас хэлцээч. Өнөөдөр үгүй та хүлээж. Өнөөдөр дүүргээр яваад иргэдтэй уулзахад энэ үнийн өсөлт чинь үнэхээр галзуурж шүү. Бүр иргэд амьд явах баталгаа байхгүй болсон байна. Тэгэхээр энэ үнийн асуудлыг эдийн засгийн байнгын хороо ярилцаач. Одоо тэтгэвэр нэмэх сургаар бүх юмны чинь дахиад нэмэгдэнэ. Эдийн засгийн байнгын орон дарга юусаа харагдахгүй байна. Энэ 22 оны 4-р сарын 15-ны өдөр би яагаад үгээ хэлж болдгоо юм бэ? 4-р сарын 22-ны өдөр улсын их хурл үн тогтворжуулах, үнийн онцлогоос сэргийлэх энэ тогтоол баталсан. За тэгээ эн чинь үр дүнтэй болсон юм уу болоогүй юм энийг их хурлаараа ярмаар байна. Энэ асуудал чинь үр дүнгээ өгсөн юм уу? Ямар байгууллагууд зээл авсан? Энэ дээр яаралтай аудит оруулах хэрэгтэй байна. Тэгээ олонхороо төр яриад микрофон хаана гэж байхгүй шүү. Би одоо гараад их хэвлэлийн хурлаарч би энийг ярьж чадна. Тэгэхээр энэ улсын их хурл энэ асуудлуудыг яралтай хэлцээ. Үнийн өсөлт чинь үнэхээр бүр галзуурсан байна шүү. Байцаагаа талалж авж гэн, талхаа талж авж гэн. Гэр хорооллын өрийн дэвтэр чинь бүр байдгаараа одоо зузаарцсан байна. Тэгэхээр бид энэ үнийн өсөлтийн талаар ярихгүй байж ерөөсөө болохгүй байна. Өнөөдөр энэ улсын их хурл тогтоол баталсан бол энэний чинь би үр дүнгээл хэлцээ гэж ярьж байгаа болохоос тогтсорон дарга би шал өөр юм яриаггүй штэ. Тийм учраас энэ дээр ярилцах хэрэгтэй байна. Яагаад бид нар улсын их хурлын хуулийн хэрэгжилтийнхаа юунд хяналт тавихгүй байгаа юм бэ гэдгийг л би ярих гээд байгаа. Тийм учраас энэ агарын бохирдлын дид хороогоо яаралтай хуралдуул нийслэлээ сонгогдсон Монгол Ардын намын гишүүд тэр угаарсан хүмүүсээ очиж тэр үнэн байдалтай бодит байдал дээр танилж яаралтай арга хэмжээ аваа. 8 хүн нас барсны дотор 3 хүүхэд байна штэ. 3 хүүхэд байна. Тэгээ бид нарыг очихоор мэдээлэл өгөхгүй байна. Ямар ч ийм хэрэг гараагүйгээ нуун дарагдуулахыг оролдож байна. Энэ улс оронд чи одоо мэдээллийн ил тод байдал гэж байна уу байхгүй юу? Энэ улс орон чинь тэр төрийн албан хаагч шат шатанда хариуцлагатай ажиллах энэ ажилчин байна уу үгүй юу? Энийг ярих хэрэгтэй, шат шатанда ярих хэрэгтэй. Тэгээд юу ч болоогүй юм шиг ингэж яваад иж болохгүй. Энэ улсын их хурлын цаг үеийн асуудлаар яаралтай асуудлууд гарахт хурдан хуралдаж баймаар байна шүү дээ. Тэгээ хэлэхээр үг тоохгүй. 38 хүн нийслэлээс Монгол Ардын намаас сонгогдсон. Тэгээ яагаад энэ дээр ганц хүн дуурахгүй байгаа? Ганц хүн энэ дээр ярилцлага өгөхгүй байгаа? Энд чи ард иргэдээ бас ингэж яриад доромжилж хандаж болохгүй. Удахгүй өвөл болно. Өвлийн бэлтгэл хэр хангагдсан? Тэр түлшний үйлдвэр чинь болж байгаа юм уу? Болохгүй байгаа юм уу? Энийг ярил та. Би их хурл дээр энэ байнга яригадаад байгаа бол би юм хэлэхгүй.